Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Сараа миний биеэр дараагийн ойлголт ухаарлаараа уулзаж байгаадаа таатай байна. За өнөөдрийн бичлэгээр та бүхэнд юу ойлгуулах гэсэн юм бэ гэвэл бид нар энэ манифест гэдэг зүйл ер нь чухал юм байна гэдгийг ерөнхийдөө ойлгосон байгаа. Тэгээд төрөл бүрийн манифест бичлэгүүд буюу даалт ухамсарыг програмжлах хүмүүсийн яриа байгаа. Миний ч гэсэн бясалгал гэдэг хэсэг дээр олвол өөрийн даалт ухамсарыг эерэг зүйл рүү хандуулахад туслах манифест бичлэгүүд байгаа. Тэгээд энэ дээр бас анхаарах зүйл байгааг анзаарлаа. Тэр нь юу вэ гэхээр хэрв танд тухайн манифест бичлэгийг хийж байгаа хүний дуу хоолой болон хэлж байгаа үгэнд таалагдахгүй бол та дараагийн өөр хүнийг сонгох нь зүйтэй гэдгийг хэлмээр байна. Танд тохирохгүй байгаа нь таны дотроос мэдрэгдэнэ. Тэр дотроос мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжийг анзаараад энэ удаад энэ хүний яриа ерөөсөө надад таалагдахгүй байна. Би өөр хүний яриаг сонсё гэдэг ч юм уу тийм мэдрэмжтэйгээр хандах хэрэгтэй. Тэгээд ганц нэг бичлэг нь таалагдаад бусад бичлэг нь бас таалагдахгүй байж болно. Тийм учраас дараагийн өөр хүний бичлэгүүдийг сонсоод түндээсээ өөрийн ухамсар болон сэтгэлийг илүү их өргөхөөр эерэг зүйл рүү хөтөлж чадхаар тийм хүний яриаг сонсох нь зүйтэй болов гэж үзэж байна. Би өөрөө маш олон хүний бичлэг яриаг сонсдог. Зарим хүмүүсийн яриа ерөөсөө наалтаж өгдөггүй. Тэр хүнийг би ингээд заавал надад ойлгохоор яриач гэж гуйх халбахгүй. Харин би дараагийн өөр хүнээс сонгож тэр хүмүүсийн яриаг сонсдог. Яагаад гэвэл тэр хүн тухайн сүнсний ур чадварын хувьд ямар түвшин дээр байгаа, яг тэр хүндээ тохирсон яриануудыг хийсэн байгаа. Тэгэхээр тань тохирохгүй тийм түвшний хувьд ярьсан яриа байх юм бол заавал сонсох гэдэг хатгүй дараагийн өөр хүний яриануудыг сонсох нь зүйтэй. Цаанаасаа тийм юу ч хэмээр юмтэй нэг тийм вау гэд баг ингээд дотроосоо бүр язгуур сүнснээсээ яг мэдэрч байгаа юм шиг дотроосоо бүр ад жаргал ирж хүч яг тэр төвлөрөх ур чадварыг олж авч байгаа юм шиг санагддаг. Яг тийм байх юм бол тэр хүний яриа танд тохирч байна гэсэн үг байгаа. Бид нар энэ амьдралд амьдраад хүн болж төрснийх энэ дэлхий дээр хийж болох хамгийн сайхан зүйлийг хийхийг хүсэж байгаа. Тэр хийхийг хүсэж байгаа зүйлээ олохын тулд бидний сэтгэл санаа маш өөдрөг, эрч хүчтэй, цуцшгүй бууж өгдөггүй тийм замтай байхад оршиж байгаа. Тэр зүйлийг өөрийн гэсэн итгэлийг олохын тулд бид нар төрөл бүрийн энэ даалт ухамсарыг програмжлах яриануудыг сонсох шаардлагатай байдаг. Яагаад гэвэл бидний өмнөх хүүхэд болон орчин тойрноос ирж байгаа тэр бүх мэдээллүүд маань бидэнд сөргөөр нөлөөлж яг одоогийн байгаа амьдралыг бүтээсэн. Тийм учраас та өөрөө ирээдүйн сайхан амьдралыг бүтээхийн тулд та өөрийнхөө сонсож байгаа бүх зүйлийг шинжлэх шаардлагатай. Тиймээс яг танд тохирохоор, яг өөрийн чинь ирээдүйд тохирохоор тэр манифест бичлэгүүдийг сонсох нь илүү тохиромжтой гэж үзэж байна. За ингээд анхаарал тавин сонссон та бүхэндээ баярлалаа. Асуух зүйл байвал комент үлдээгээрэй. Амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.